За эхэлцгээш. Чанаас ах яа. Юу вэ? Сайн байцгаана үзэгчтэй. За бид нар олонгууд 7 хоног болон мэдээний өөрхөн жижигхэн подкастаа болъё гэж хэлсэн. Гэхдээ тэр нь олонгууд нөгөө нэг юм одоо шинэ мэдээ болсон байна, ингэсэн байна гэдээ яриад дуусчих биш. Нэг юм уу хоёр мэдээ сонгож авч байгаа. Тэрийгээ бүр нэлээд наривчлаад, детальчлаад ярьдаг байвал илүү хүнд хүрэх юм болов уу гэж бодоод хасаахтай ажиллаж байгаа тий. Тэгээ нөгөө тест дугаар болохоор хүмүүс нөгөө доорн сэтгэлээ саналаа хамаагүй хэлээрээ тийжээж бидний цаашаа ажиллах байгаа шүү. Юу энд одоо яг quantum news энэ гэдэг нэр өгөө. Тэгэхээр зөвхөн контент холбогдолтой news гарах гэдэг юм болоо. Би чи нөгөө тэр талын мэдлэг авахгүй дандаа нөгөө биологи тал руугаа яаж байгаа болохоор бид нар ч угаасаа тэгтэл quantum Mongolia гэчихэд контент хаваар ярьдаг шүү дээ. Тийм. Уламжлал болсон юм байна. Ойлгохгүй байдгүй. Ойлгох боломжтой тийм. За. Тэгээд хоёулаа өнөөдөр нэг мэдээ ярих уу? Тэгээд. За тэгээ. Тэгээд чамд олж ирсэн ямар сонин хачин мэдээ вэ? За нэг компани Америкт үүссэн байна л та. Тэр компанийн нэр нь болохоор Conception заяа. Тэгээд тэр компаниг хэн үүсгэн байгуулсан гэсэн чинь Matt Crystal гэж залуу байгаа. Тэгээд тэр залуу болонгууд өөрөө ямар ч тийм одоо science талын тэр тусмаа биологийн ч юм уу ямар ч мэдлэггүй залуу гэж байгаа. А гэхдээ тэр хүний байгуулсан компани юу гэдэг нь гэхэлэр хүний одоо цусны эсэ шүү дээ. Цусны эсийг одоо эр бэлгийн эс ч юм уу эндгүй эс болгож хувиргах технологи суурилж байгаа. Өндгийн эсэ. Тий. Одоо нэг хүүхэд одоо хийм. Тэгээд ямар ч гэсэн чинь тэр залуу өөрөө гей юм байл. Тэгээ боцсон гэж байгаа байхгүй юу? Ер нь яхаараа ингээд хоёр гей залуу гэрэлцээд одоо хоёр аавынх нь хоёулынх нь ген гэдэг хүүхэд төрж болохгүй мэй гэж боцсон гэж байгаа байхгүй юу? Аха. А би тэгээд надаас үндгээс гарч ирж олно гэсэн үг. Тий. Тэгээд одоо таны жишээ та хоёрыг яасан бол таны нөхрөө чинь одоо эсийг авч агаад хүүхэд гарах боломжтой гэсэн. Ямар сони. Гэтэ энэ бол мэдээж яг одоо амьдрал дээр хараахан гарч ирээгүй яг судалгааныхаа явцаар гарч байгаа. Гэтэ одоо аль хэдийн 30 гаруй хүнтэй компанид оруулсан заяа. Тэгснээ хэдэн сая хилээд доллар босгоцсон бүр амар сэргэлэн залуу. Тэгээ харж байгаа юм гэлээ. Тэгээд энэний талаар ингээ хайгаад утсан чинь яг данганцаа нэг гей хүмүүс хоёр талангууд нөгөө нэг одоо эмэгтэй хүмүүс 30 наснаас хөшөөд эхлэхээрээ одоо үндгээсэн жоохон чанар муудаа гэх юм уу. Тэгэхээр бас хайшаа би болоод эхэлдэг. Хүүхэд нөгөө хууч хөшөө төрөх магадлал их болоо явцдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрнээс бас эргэлээ. Тиймээс болоод бас нөгөө нэг юм одоо жоохон нас агч байгаа ч юм хүүхд болж чадахгүй байгаа хүмүүс зориулсан гэж бас үзэж байгаа юм билээ. Тэгээ тэрнээс гадна бүр одоо нэг юм орчин үеийн хүүхдгүй амьдрал ингээд тэгээд олон төрлийн амьдралын юм айгу үздэг шүү дээ. Тэрэн дээр болонгууд нөгөө би нөхөртэй болохгүй, их нэртэй болохгүй зүгээр ганцаараа амьдрна гэж боддог хүмүүс айхан бол өөрөөс нь одоо хүүхд гарна нэг мэрч юм дээ тий. Эрэхтэй байсан бол өндгөөс гаргаж агаад өөрийнх нь хэсэг нийлүүлж агаад ганцхан тань өгөх. Тэгэхээр чи нөгөө нэг бүр ультимейт сусаалт болчихсон юм шүү. Харин нэг сонирн байгаа. Амар өөрийнх нь хавирганаас гаргаад ирдэг шиг. Ямар Есүс шиг болох гээд байгаа. Наач юм бол айгүй сони юм байна. Сайн судлахгүй бол цусаартаад ч юм уу цусаартал үнэн бол тэгээд баларх нь шүү. Гэтэ яг энэ цусаарталтын асуудал байж магадгүй гэсэн. Ягаад тэгэхээр одоо ингээд энэ судалгаа болонгууд ганцхан хүн дээр эхлэегүй. Бүр 2006 онд яагаад нөгөө Нобелийн шагнал авч ирсэн нэг технологи байдаг шүү дээ. Хүний эсийг үүдлээс салгадаг. Тэр технологи дээр нөгөө суурилтын байна л та. Тэгэхээр нөгөө эхлээд их 6 уршигтэр явна заяа. Эхнийх нь болонгууд за таны ингээд биенээс чинь цусыг юм ч юм уу тодорхой хэсгийг ч аваад хэсэг чинь салгаад авчиж байгаа. За хоёрт нь болонгууд тэр хэсэг нэг юм тусгай нэг юм газар байршуулад нөгөө нэг юу болох нь айж байгаа байхгүй юу? Үүдлээс болохыг хүлээж байгаа гэсэн. Тэгээ үүдлээс болох чинь би цусны үүдл бас ис болж чадахгүй үстэй. Цусны ис чинь ДНК байхгүй шүү дээ. Харин болох гэдэг байхгүй юу? Айсгүй цагаан ис юм болов. Үш улаанаар явжсэн. Өө тийм үү? Ямар сони. Харин тэгээ би бас гахаад яг нөгөө үе шатын болонгууд яг амьдрал дээр болоогүй гэсэн иймэр дүү шатаар явах бодолтой гэдэг хэлсэн мэсэн байхгүй юу? Тэгээ гуравт нь болонгууд тэр нөгөө нэг үүдэлсээ одоо нэг тийм эмбрио гэдэг чинь нөгөө хүний эзэн дотор байдаг нөгөө эмэгтэй хүний тэр эмбрио шиг газар ингээд гоё таатай нөхцөл байлгачиж байгаа байхгүй юу? Тэгээ тэр нөхцлөөс нь одоо нөгөө нэг эр бэлгээс ч юм уу өндгээс үүснэ гэж тооцоо явж байгаа. Тэгээд тэнцэнээс нь гараад ирчих юм бол хоёулыг нь хоорондоо нэвтэлцүүлээд сүүлийн алхам нь юу гэхлээр нэг юм жижигхэн ураг үүсчих юм бол тэр ургийг нь эмэгтэй хүний бит суйрлуулна гэсэн үг. Тэр юу вэ? Лабораторид бүрэн өсөхгүй гэсэн. Гей гэдэг чи одоо бас эмэгтэйчүүд ч хамаарна үстэй тий. Тийм шүү дээ хамаарна. Одоо эмэгтэй хүнээс эр бэлгээс гаргаж ирж болох юм уу? Харин stem cell-нээс нь гаргаж үцгээд явж байгаа юм билээ. Эхний хэлж байна. Гэтэ яг хүн дээр ингээд амар сонирн байгаад
Гэтэ хүн дээр гадна нөгөө юу юм бэлээ? Санбачин саль ярьж байна. Хархан дээр бол ок болж исэн бэлээ. За. Хулган дээр. Тийм хулганыг болонгууд яг тэгэж нөгөө л хэсэг гараад чагаад нөгөө сүүлнийхээ нэг хэсгээс авч чагаад тэгээд хулган бол тэгэж чадсан гэж байгаа. Гэтэл тэр нь хүн дээр болох хэсгийг нь бол одоогоор бид мэдэхгүй байгаа. Тэгээд тэр юу яах бол одоо хоёр эрэгтэй гей хүмүүсийн дундаас хүүхэд гарах юм бол тэр чинь хоёулаа Y гентэй байгаа шүү дээ. Хоромсом. Тэнгүүт чинь хүүхэд нь зөвхөн эрэгтэй л гарах нь тий. Тийм гэсэн үг. Яг нөгөө тал харамсамаар нийлчихэж байгаа. Эсвэл Гэтэ ингээ яг бас нэг асуудал нь болонгууд одоо ингээд одоо яг нэг хулганыг бид нар ингээд ил гаргаад ирлээ. Одоо тэр лаборатори аргаар хулган бүтээлээ гэд 8 том агуу мэдээ болчихж байгаа шүү дээ бидний. Гэхдээ тэрний ард 999 одоо хүрч байгаа хулган байгаа тий. Тэрний ард бол тийм болохоор ерөнхийдөө яг л энэ хүн дээр хэнийг хийх юм бол бас л ялгаа байхгүй. Зөндөө олон одоо хүүхэд эндэн бүтлгүүтэл явагдана. Тэгжээж нэг нь 8 гарan ч юм уу. Тэгээ дээрэс нөгөө та хэлжсэн шүү дээ. Тусаартал гээд тэрнтэй адилхан нэг жоохон тийм одоо эрүүл мэндийн хувьд асуудалтай хүүхэд төрж магадгүй гэсэн яриа бас идэм билээ. Угаасаа нөгөө 50 настай хүний арсны хэсгийг аваад 30 настай хүнтэй харьцуулангуй шал өөр байдаг шиг үүд гэсний хөтлөө өөр болоо явцдаг шиг. Ямар сони. Тэгэхээр үүд гэснээс нь болоод ерөн жоохон асуудалтай хүүхэд төрж магадгүй шүү гэсэн тэрнээс ш. Тэгээ угаасаа сүүлийн 10 жил одоо ингээд тэр үүд гэсэн технологи 2006 онд гараад ирчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрнээс цаашаа ингээд судалгаа хийгээд 12 онд яг анхны нөгөө нэг хулганыг ингээд лабораторид очиж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ 22 он хүртэл ондоо ямар ч юм ахиц гараагүй. Нэг юм туршаал явж байгаа. Тэгэхээр ингээд сүүлийн 10 жил ахиц гараагүй. Тэгээд арай ингэж нэг амжилтаа гаргасан гэхлээр энэ бол амар аюултай гэж хүмүүс л нэг амар хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээ дээрэс нөгөө моралын асуудал амар хүнд байна. Одоо ч дөнгөж бид нар гей гэдэг хүмүүсийг хүн төрлөختөн хүлээн зөвшөөрж дөнгөж эхэлж байхад те бүр амар том давуулсан асуудал гаргаад ирж байна те. Тийм. Тэгээ ялангуяа Монгол чинь би нөхөртэй болохгүй би зүгээр өөрөөсөө хүүхд гаргана гэвэл зүгээр битээ хуацлах юм те. Аюу сонирхолтой юм. Тэгээд бас дээрэс нь үүдлэс чинь өөрөө бас амар сонирхолтой одоо сүүлийн үед бол амар тренд болж байгаа салбар шүү дээ. Тэгээд энийг нь ашиглаад бас зарим хүмүүс нэ pseudo science гэдэг шиг ингээд зүгээр үүдлэстэй тосч гэж ах шиг те. Тэр чинь одоо тухайн үүдлэсийг өөрөөс нь л гаргаж авахгүй бол генетик нь тарахгүй бол тэр хүний бие хүлээж авахгүй шүү дээ. Би энэ талаар бас гараад алаацсан дээр төгөө. Тэгсэн чинь бас амар сонирхолтой одоо нэг ихээс эцэг ихийнх нь бас болохгүй таарахгүй гэж байгаа. Тэгээд нэг эцэг ихээс төрсэн ах дүүсийн хооронд бол үүдлэс нь таарж магадгүй гэсэн ингээд бас судалгаанд байдаг юм билээ. Тийм үү. Тэгэхээр үеэлүүдийн хооронд болно гэсэн үг нэ тий. Үеэл гэхээсээ илүүтэй яг зүгээр л төрсэн ах дүүсийн хоорондох үүдлэсийн хоорондоо генетикийн мэдээлэл нь таарах боломжтой. Тийм болохоор одоо миний төрсөн дүүгээс авсан үүдлэснүүд гаргаж ирсэн үүдлэснүүд надад эмчилгээнд ашиглагдах боломжтой гэсэн бас нэг тиймэрхүү байсан. Ер нь генетик аягүй сонирхолтой юм а тий. Таны мэдээлэл чинь арай холбоотой биш үстэй. Юу гэнэ? Таны мэдээлэл арай ихтэй холбоотой биш үстэй. Миний мэдээлэл бас ДНК-тай холбоотой байхгүй юу? Хөөе за. Яг таарчтай. Миний авсан мэдээлэлээр би саяхан нэг юу гэдэг нэг ном уншиж байсан. Заавж байгаараа би тэр юу энэ ном бэ? Нойр хулжаан. Энэ ном би ихтэй энийг уншиж ингээд дуусгаж чадахгүй байхгүй амар ном. Амар тийм фактууд энэ дэр яваад байгаа байхгүй фактууд. Тэгээд энэ ном дээрс нэг олж мэдсэн нь болохоор хүн ингээд өржих болгондоо одоо эснүүд чинь ингээд хоёр болоо хуваагдсан шүү дээ тийм. Тэгж хуваагдах болгондоо юу яа тийм байна л да одоо ингээд ДНК ингээд багасаад тэгээд нас нь богинос юм байна л да. Тэгээд тэрнээс нь болоод одоо юу гэдэг одоо бид нар ингээд мөнх наслж чадахгүй ч юм уу. Ер нь бол ийм наслалтын одоо нууц бол энэ юусоо энэ ДНК-гийн богиносолт байна гэдэг байгаа байхгүй. Хэрвээ бид нар ДНК-гийн одоо эснүүд хуваагдах үрдээ ингээд ДНК-г богиносгоо болгох юм бол бид нар ингээд үүрд амьдэрч чадна гэсэн үг. Бүр үүрд гэдэг нь та бүр үүрдийг ярьж байна уу? Тэгсэн чинь бид нар одоо бидний ингээд андуурж байгаа андуурхтаа болохоор бид нар яадаг вэ гэхээр ингэж андуурдаг байгаа байхгүй. Эснүүд бол ингээ хуваагдал байх юм бол хуваагдал үрд ингээ байж чадна гэж боддог. Гэтэл өнөөхдөө эрүүл эс заяа одоо ингээд одоо юу гэх юм те эрүүл эс болохоор ингээд бас ингээд ДНК-нд хуваагдсараад ингээд багасаад ер нь бол ингээд цааш хуваагдаж чадахгүй болт юм байна л да. Нэгэсэндээ ингээд нас нь богиносдаг гэсэн үг. Яг хортовдрын эснүүд болохоор тэр функц ингээд муутцсан байдаг болохоор ингээд хуваагдсараа үрд ингээд амьдэрч чаддаг юм байна л да. Боломжтой болоод байдаг шүү дээ. Тийм. Тэгээд ерөөсөө энд нэг юм сонин нууц цоогаад байна гэдэг юм сэжүүр болсон юм шиг байна. Тэгээд энэ сэжүүрийн хамгийн чухал хэсэг нь болохоор тэр
одоо юу гэж байгаа. Тухайн ДНК ингээд цуваад ингээд мушгартсан нэг юунууд л байгаа шүү дээ, коднууд. Тэр коднууд нь болохоор нэг юм юунуудыг ороож байт юм байна. Одоо хромосом дотор нэг юм юу гэлээд нэр нь юу гэлээд нэг тийм бөөрх юмнууд ингээ ороогоод байж байдаг заяа. Гэхдээ тэрийг орохдоо ингээ янз бүрээр ороод юм байна л да. Тэгээд тэр ороож явахдаа болохоор ингээд нэг зарим оролтууд нь болохоор амар сул байдаг. Жишээлбэл тэрүүгээр ингээ орчих юм бол ингээ сэмрээ дуусчдаг. Тэгэхгүй тул яг ингээ захынхаа хамгийн одоо ДНК хромосомныхаа захад одоо тэр тэдрийг орохдоо шал өөрөөр илүү ингээ нягт ороодаг. Нэгэсэнд одоо бидний үдээс чинь ингээд нэг хөврөглөхгүйгээд нэг талны төмөр хийсэн байдаг шүү дээ. Тийм. Яг тэрэн шиг тэр тусдаа юм гений оролт байдаг байгаа байхгүй. Тэрийг болохоор теломер гэж нэрлэдэг. Теломер нь болохоор нэгэсэндээ зүгээр л ДНК ингээ хоёр талаасаа ингээд юу аачихгүй ингээд хөврөөд явчихгүй тул тэнд ингээд чангалж яадаг юм төмөрнүүд л гэсэн үг. Үдээсээ юм шиг. Тэгсэн чинь сая миний олж авсан мэдээлэл дээр юу байх тэр ингээд энэ одоо хэдхэн хоногийн өмнө гарсан пепер юм шиг байна. Тэрэн дээр болохоор ингээд тэр теломер гэдэг тэр генетикийн одоо тэр захад байгаа тэр хэсэг одоо ДНК-г задрахаас хамгаалж идэг хэсэг яаж ингээ ороогдсон байдаг вэ гэдэг тэр зангилаасыг нь гаргаж ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ одоо өөрсдийнх нь хэлж байгаагаар бол энийг бол бид нар ингээд энэ зүйлийг тайлж мэдэж авлаа гэдэг нь болохоор ирээдүйд бидний одоо ингээ насыг уртсгах гэдэг айгүй том ийм горилдлого төрүүлж гин гэсэн тийм одоо юутай горилдлоготой тэгж хийсэн байгаа. Айгүй сонирхолтой. Яг үгүй тэгэхээр хөгшин гэхлээр одоо урт насны гэхлээр эрүүл мэнд ч гэсэн дагаад одоо чанарын сайжраа яваа гэсэн үг. Хөгшөрн гэхээр үү? Одоо чинь зүгээр одоо яг үнэ. Тийм. Одоо тэр теломер гэдэг ген ингээ багасаад эхлэнгүүт одоо генетик ингээд нэгээс нь ингээд тэр теломер генээс нь хичнээн хатууч гэсэн ингээд тэр нь бас ингээд багасч идэм юм байна л да. Тэр багсалтыг удаашруулж идэг. Тэгээ нөгөө талаас нь хамгаалж идэг. Хэрвээ тэр ингээд дуусчих юм бол ген ингээд задраад бутраад ерөнхийдөө юм нэг бидний эд эснүүд доголдох магадaltaй болдог. Жишээлбэл одоо зүрхний шигдээс ч юм уу те. Эдгээр бол дандаа юм генетикийн тэр одоо нас дуусснаас болоод эснүүд нь ингэж доголдоод одоо malfunction гэдэг шүү дээ. Буруу ажиллаад ингээд тэр хүмүүс бол ингээд зүрхний шигдээс болох янз бүрийн юм хүчин дээр ингээд өвчлөдөг байгаа байхгүй. Тэгвэл хэрвээ тэд ингээд богиносдохоо болчвол альсгүй өшөө нэг жоохон муртуулгаж болдог болчих юм бол бид нар ингээд үрд амьдрч чадна гэсэн. Тэгээд ерөөсөө юм тийм зүрхний шигдээс тусахгүй, хөгшөрөхгүй, тэг өхгүй юм болчихно. Хүү бас бүр урт наслах чашин. Гэтэ гоё ингээ өвдөхгүйгээр нэг 50 наслах өгч гоё л энэ. Тийм тэр айгүй бас сонирхолтой. Тэгээ яг би бас нэг юм зүгээр судалж үзэж байгаа тийм бодож олсон юм. Нэг жоо амар юм. Би ч одоо ингээд 30 хүрсэн тэгээд ингээ хүүхдгүй явж байгаа байхгүй. Тэгсэн чинь миний эмзэглүүлж байгаа зүйл нь бол тэр юу гэхээр энэ чинь ингээ богиносж байгаад ингээд миний үр хүүхдэд ингээ нөлөөлөх юм биш үү гэдэг. Төрөний чиний хэлсэн байсан шүү дээ. Нэг одоо хөгшрөөд ирэхээр өндгийн эснүүд хүртэл ингээд бас муудаад чанар муудаад эхэлдэг гэдэг шиг. Одоо энэ ДНК чинь бас ингээд теломер гэдэг тэр ген ингээ байнгын багасч идэг. Энэ үр хүүхдэд нөлөөлдөг юм үгүй мүү гэж судлаад үзсэн чинь болохоор нөлөөлөх магадлал байдаг яг баталсан юм байхгүй гэдэг юм алсан бохгүй. Тэгсэн чинь нөлөөлөхгүй байх ингээд амар тийм логик амар хөөрхөн юм гаргалгаа найзаасаа сонссон байхгүй. Тэгвэл манай найз тэгж асуусан байхгүй. Тэгвэл нэг эцэгээс төрсэн хүүхдээ ах дүүнэр бүгдээрээ нэг зэрэг өгөх хэрэгтэй юм биш үү гэд. Тэгсэн чинь тэгдэггүй байгаа байхгүй. Тийштэй тийм нэр. Тэгэхээр энэ аягүй сонирхолтой яг тэр яг тэгж айхтар хүний наслалт ч юм уу те тэр хүүхдүүдийн тэр наслалтад нөлөөлдөг үгүй юу гэдэг бол яг тийм амар батлагдсан зүйл бол биш. Гэхдээ л тэр хүний теломер гэдэг ген хэр урт байна гэдгээс шалтгаалаад тэр хүний насыг ойролцоогоор тодорхойлж болдог гэж байгаа байхгүй. Гэхдээ тэрийг жоохон наашлуулж цаашлуулж болно. Жишээлбэл чи биеийн тамир сайн хийгээд их юм бол теломер гэдэг гений чинь багсалт илүү удаан явагдах бол ингээд арх тамхи хэрэглээ ч юм уу буруу одоо зуршилтаа ингээд амьдралын хэмнэлттэй байх юм бол тэр ингээд теломер ген илүү хурдан ингэж багасдаг гэдэг байгаа байхгүй. Би нөгөө теломерийн нөлөөг номош одоо хайлт гүйлж харсан байхгүй бүрэн уншаагүй. Тэгж байгаа толонгод нөгөө хүн генетикээс цаанаасаа теломер нь урт богино төрдөг. Одоо теломерийн чанар нүүрээд гэж бичмээсэн тэр үнэ. Тийм л би буруу ойлгосон. Би амар хурдан ингээ хөлгө харсан. Тий, одоо нөгөө нэг селекшн явж байгаа шүү дээ. Эцэг эхийн 2 ген гээд нийлжтэй. Тэр чинь ингээд нэг талаас эцэгийн 50%, нөгөө талаас эхийн 50% ингээд нийлж байгаа шүү дээ. Яг тэр үед л ямар нэг юм болох хэвээр. Тэгээд тэндээс нэг юм гарч ирэх байх. Яг би одоо дөнгөж нэг ДНК энэ генетик гэдэг юмнуудыг сонирхоод судалж эхэлж байгаа болохоор бас сайн хэлж мэдгүй. Айгүй сонирхолтой тийм
гой салбар байгаа Наа чи гэдэг ямар сони юм те. Би тэр намын нэр олж уншаа. Та ер нь ямар хэм мэдээлэлтэй ханаас олж авч байна. Тэгээд бас. Юу хасаа нэг юм ярьчихсан. Тийм. Би болохоор нэг зүгээр нэг юм сайт дээрээс юу гэлээ. Нэр нь болохоор phys.org гэдэг физик гэж байгаа юм шиг ихний phys тэгээд .org гэдэг сайтаас. Гэтэ зүгээр л Google-ээс хайгаад ер нь нэг тийм гоё ойлгохтой мэдээллүүд тавьдаг газар нь ер нь хаана гэдэг юм бол одоо л дөнгөж ухаж үзэж байна л да. Чи ер нь хаанаас олж байна? Би харин нөгөө MIT-ийн нэг юм сэтгүүл эд юм бэлээ. Тэр сэтгүүл нь download гэдэг нэртэй татах гэдэг нэртэй за. Нэр нь хэвээр байна. Тэрэн тарин мөнгөгийн төлөө сар алга мэдээлэл аваад байгаа. Тэр бүр надад лаг чанартай мэдээлэл их сурвалжаас авч байгаа юм шүү дээ. Хоолц хэлж байгаа. MIT юм. Миний мэдээлэл чанартай байна гэдэг. Яг хоо энэ бичлэг яг хүнд олон цаг өрөх юм бол яг болж байна. Тэгээд өшөө саний тэр мэдэн дээрээс одоо миний тэр олсон мэдэн дээр байсан нэг сонирхолтой юм болохоор тэр теломер гэдэг генээс өмнө бол зүгээр тэр зүйлийг юу л гэдэг нэг ээж үсгээр хийсэн нэг юм бүрхий уургийг ингэж ороож өгдөг байгаа байхгүй юу? Генетик ингээд ороогол тэр ороогцоод дахиад ороогол ингээ харамсан болдог. Тэгсэн чинь тэр ороолтууд нь хэдхэн янз байдаг гэж үзчихсэн чинь тэр теломерийн ороолтыг мэдээгүй байсан. Тэг яаж мэдсэн гэсэн чинь ингээ орчин үеийн амар лаг юм микроскоп байгаа даа байхгүй юу? Тэр микроскоп нь болохоор одоо ийм одоо ингээд татаж үздэг юм шиг байгаа. Ингээд ямар нэгэн тийм уураг генийг үүсдэг те. Ингээд зүгээр ингээд хоёр үзүүрээс нь барьж байгаад ингээд татдаг заяа. Ингээд татангуут нэг юм орооцолцсон утсыг ингээ хоёр үзээрээс нь барьж байгаа татсан бол гээд ингээд юу яастай ингээд занглаа ингээд татагдсан шүү дээ. Яг тэр шиг ингээд ийм нарийнхан ингээд ийм лазер ийм жижиг юм лазерын дунд ийм юу тогтоогоод ийм жижигэн шилэн ийм бөмбөлөг тогтоогоод тэр дүнгиж сая Нобель авсан тийм юу байхгүй юу? Одоо арга байхгүй юу? Тийм микроскопын арга байхгүй юу? Тэгээд тэрэнд нь ингээд хоёр ийм одоо ингээд лазерын дунд тогтоосон зүгээр гэрлэн дээр тогтоосон шилэн бөмбөлөг заяа. Тэрний хоёр талд ингэж ДНК-г ингэж гагнж ингэж одоо нааж байж байгаа. Тэгээд тэр хоёрыг татдаг байгаа байхгүй хоёр тийш. Тэнгүүд тэндээс ингээд одоо тэдний ингээд хэр хүч одоо гаргаж яах хэр хүчээр эсэргүүцсэн гэдгээс нь шалтгаалаад гинт ингээд тайлагдаад тэр чинь ингээд мушгаа авцсан тийм юм байгаа шүү дээ. Тэрийг ингээд татсан бол гинт тайлагдаад ингээд юм байна л да. Тэнгүүд одоо хромосомын голоос авсан ДНК-нууд захаас авсан ДНК-нууд өөр тайлагдаад байна гэж байгаа байхгүй. Тэгээд тэр яаж орооцолцгийг нь одоо гаргаж ирж байгаа байхгүй. Айгуу тийм маш сонирхолтой аргаар тэгээд амар cutting edge тэ дөнгөж сая юу авсан Нобель авсан аргаар ингэж тайлна гэдэг бол үнэхээр тийм гайхалтай гой санагдсан. Саяны аргыг одоо нэг симуляц хийсэн бичлэг энэ байдаг болов. Зураг мургнууд бол зөндөө байлээ. Тэрийг хоёулаа линкээр оруулж чадах тайлбар дээрээ. Тэгэл та. Тэгээд хөөж гоё. Миний мэдээлэл бол ингээд дуусчлаа. Минийх бас ингээд дууссан. Тэгэхээр хоёулаа дараа нь одоо мэдээнийхээ тоог нэмэх үү яах вэ гэдгээ сонсож байгаа хүмүүсээс сэтгэл аваад тэгээд ажиллах хэрэгтэй. Хайда яг дараа нь ингээд явчих. Мэдээнүүдээ шууд скрин шеэр хийгээд тэрэн дээр ингээд маусаараа энэ зураг энэ тим байна гэж тайлбарлал илүү сонирхолтой авах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд ажиллах юм байна. Тэгээд ажил дээрээ биш гэртээ тайван байвал гоё юм байна. Хөвтөнгөө юу? Би ажлынхаа галтгоонд байгаа. За тэгээ хүмүүс орж ирэх хоол идэж чадахгүй байж байгаа юм шиг үстэй. За тэгвэл ингээд дуусгая да тий. Тэгээд баярлалаа гоё ашигтай баяртай. За баяртай.